цэцэмэцгэнэ цэнгийн дисертэн. За улсын оюуны тасгалж явуулагч. За трейдигээд бол 3 жил болж байна. За тэгээд хувийн хөгжлийн одоо ментор. Тэгээд бол маш одоо гоншин байна. Нэг ханаас нь яаж ирэх юм гэхгүй. За өнөөдрийн хувьд бол трейдерээр ирсэн байгаа тий. Хэдүүлээ цааш нь гот ирүүлээд яриа. Тэгэхээр юуны төрөнд яаж одоо багшаа харилцаа үүссэн бэ гэдэг талаас ярилцээ бас үзэгчдэд сонирхолтой баг. Хэр удаан багшаа харилцаатай явж байна. За тэндээс сургуулаад хэдүүлээ гой нэрэлцээ тий. За бид хоёр ч нэг багшаа харилцаатай жил болж байна. Тэгээд дээрэс нь бид хоёр ч их сайн танилцсан. Тэгээд очих стовоос очирдаг гэдэг шиг тэгээд ярьж байгаа. Жидэж байгаа. Тэгэл ярианы багшаа болсон да. Бид нар гэр бүлээр цэгний алаа уршин жил алга явдаг гэсэн. Тэгээд 5,000 штай цэгний алаа уршин дээр танилцчихсан. Тэгээд юм яриад арилж яадаг гэтэл хөө би ч гэсэн арилж яадаг штэ гэл. Тэгээд тэр үед бас өөрөө арилж хийдэг байсан. Байсан. Мөн суралцаад явж исэн гэсэн үг. Тухайн үед алхиндаа орсон байсан уу? Орог байсан. Одоо бол орсон. Ер нь бол айгуу тэр нэг төөрцөн яг яхаа мэдгүй явжсэн. Тэгээд нэг багш бэлэн болоход багш бэлэн болдог гэдэг шиг 5,000 штэл яа сургуультанд нь суугаад тэгээд сурвалж байсан. Уулзаж зөвлөгөө аваад тэгэл өөрөө сурчаал за ер нь та багш болоо тий. Одоо юм сурсан мэдсэн зөвлөө тусдаа түгье. Одоо үний амьдралыг хоёул өөрчлөё гэдэг үүднээс тэгээд 5,000 шиг нь бол багш болох одоо гэгэн үлдэн замжуулж өгсөн байдгийг. Тийм са. За тамиг хөдлөхөр ингэж штэ. Өмнө нь бол ерөөсөө хинж заадгүйсэн, багшилтгүйсэн гэж юм. Хэдэн жил одоо арилжааг ганцаараа бие дааж хийгээд хугацааг өнгөрүүлж байна. Одоо л яг 10 жилийн өмнө үзэж байна. Нүгээр 2015 оноос шиг оролцож ирсэн. Яг 10 жил бүлтэй бол оролцож ирсэн. Найзтайгаа нийлээч арилжаа хийдэг байсан. Хабтай байсан өөр юмсан. Бид явж байгаа тэр нь тас тастай болоод юм ганцаараа соло байх хэрэгтэй байна. Энэ нь чинийг өөртөө л ашигтай байх гал ер нь бол амьдралдаа одоо трейдийг холбочихгүй тэгэл 10 жил заас. Жишээгийн хувьд болохоор хэдэн жил арилж хийж байгаа вэ? Миний одоо 3 дахь жилээр орж ийн. Тэгээд тамийн багштайгаа танилцаад бараг жил хагацсан хугацаа өнгөрч байна. Бас нэлээд хугацаа өнгөрсөн байна тийм ээ. Тэгээд өмнө нь бол бараг жил хагас ингээд суралцаад энэ тэнцгийн сургалтын суугаад тэр болоод энд бол маш том боломж байгаа юм байна. Би ер нь суралцах хэрэгтэй байна. Энд чинь одоо миний хийх хэрэгтэй юм байна гэдэг юм олоо харсан байсан. Тэгээд ирэхэд бол одоо бараг 3 жилийн өмнө үзчихээ маш олон одоо сургуулийн суусаа ер нь бол тэгэхээр бас Монголын нөхцөлд ийм байгаа шүү дээ. Маш олон сургалтууд байгаа гэдэг тийм. Хүмүүс ингээд суугаад болоод тэгэхээр жишээгийн хувийн бодол тэр нэр ямар байдаг вэ? Одоо хүн заавал сургалтын суух ёстой юу эсвэл хуваараа ингээд яваад иж болох уу? Юу гэж бодож байна? Үгүй яг үнэхээр одоо тэгж чаддаг, үнэхээр одоо ашиг хийж чаддаг хүмүүс бол өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсийг олоод бусдаа түүгээд явах нь зөв гэж боддог. Чадахгүй хэрнээ одоо ингээд тэг сургалтаараа мөнгөлдөг ч юм уу. Тэг тийм нэг худлаа тэмлэг одоо багш нар зөндөл байгаа л да. Тэгтээ энд заавал нэрийн дурдаад яах вэ? Тийм. Тэгээ ерөөдөө бол юм гэдэг чинь өөр хоёр талтай тий. Тэр бас үүсгэх аргагүй. Тийм. Би өөрөө нэг олон улсын оюуны тасгалжуулагч хийдэг тий. 1850 шаттай. Тэгээд ерөөдөө ингээд хүнийг одоо зөв замд нь сэтгэлгээний одоо чадрыг нь сайжруулах тий. Өөртөө итгэлтэй байх. Би чадна гэдэг тэр уран зоригийг өөртөө үүсгэх тий зүрх сэтгэлийн боловсрол гэдэг зүйлийг өөрөө заагаад явдаг хүмүүнд бол аль болох одоо үн цэнтэй байгаасаа гэж боддог юм бол хөдөлгдөг.
ялангуяа энэ олон багш нар үнэн байгаасай гэж тэгдэг. Тэгэхээр за таамигаас эхлээл арилжааны замлыг яаж эхэлсэн? Яагаад юу арилжааг сонгосон бэ? Тэр дундаа сефти арилж байгаа шүү дээ. Тий, ер нь яг юу гэхээр өөрөө ч парти ярьдаг эсвэл цайхан найзтай байж таа. Менеж зүйл мөрөдлөр амьдарч байгаа шүү дээ. Юу гэсэн чинь нэг аритд бидэд ярьж найз нь уцаараа л нэг арилжлаа. Ажил хийж нэг хүндний доор явахгүй нэг амьдардаг болно даа. Тэгж ярьдагсэн чинь тэр зүйлийг биелүүлсэн л явж байгаа юм л дээ. Юу ер нь бол арилжааг хамгийн солонгост яг бүрэн гүйцэд очиод яг бүр шуурн орсон гэх юм уу. Сурвал яг хэлнүүлэлт хэлж байгаа. Хүнд нэг хүнтэй танилцсан нэг юм байна. Зөвхөн тэр хүмүүс маань ингээд арилжаа хийдэг. Дээрээс нь яг профин тэглээс болдог байсан. Оо вау. Ийм юм байт юм бол нэг кофе шоп зүгээр ингээд ажил хийхгүй хараа ажил хийхгүйгээр арилжаа хийгээл ингээд амьдрал гоё юм гэж болж штеп. Тэр үед за би нөлөөл юм нь бол яаж хийж байгаа. Энийг хийх хэрэгтэй байна. Энийг хийх хэрэгтэй байна. Үнийг гоё одоо ажил юм байна. Надад тохирсон юм байна гэж бодоод тэгэл шууд ямч эргэл зөв шууд орсон юм аа. Тэр үеэс шийдэл арилжаад байгаа. Манай зэсэгийн хувьд яагаад арилжааг сонгох болсон шалтгаан нь юу юм бэ? US нэг social media-г ингээд үзэж байхад нэг хэсэг арилжаа тэр forex-ийн зохицол гэдэг гадуур төслийн хувьцаа боо. Тэгээд ямар ч мэдлэггүй байсан. Өөрөө болол бүр арилжаа forex-ийн талаар бүр нөлж тэг бүр нөлөө нөө тэгсэн. Тэгээд би ийшээ орох хэрэгтэй байна. Энийг хэрвээ би сурчих юм бол надад маш том боломж байгаа мэн гэдгийг олж харсан. Тэгээд тэрнээс хойш тэгээд тасралтгүй одоо ингээд суралцаад явж байна. Тэгээд одоо л маш амжилттай юм арилжаж байна. Эхэлж явах үед байна шүү дээ. Зэсэгээс сууж. Арилжааны замлаа эхэлж явах үед хамгийн хүндрэлтэй зүйл юу байсан бэ? Уусаа арилжаа гэдэг хүмүүсийн эхлэл адилхан байх гэж би бодож байна. Тэгээд алдагдал хүлээхэд маш одоо хэцүү байдаг. Одоо ingэрэ гэж одоо олцсон мөнгө тийм. Хөлмөрлөөд олцсон мөнгө арилжаараа хийгээд хормын дотор ингээд алга болгох тэр өндөр тийм. Яа тэр зүгээр тэр нэг данс шатах тэр өндөр нь бол үнэхээр одоо би чадах юм болов уу, чадахгүй болов уу тийм. Тэгээ ийшээ одоо мөнгө хийгээд болох юм болохгүй ч юм уу тий болдог ч юм уу гэдэг тийм сэтгэл зүй болоод маш ихээр одоо төрж ирсэн. Тэгэхээр би өөрөө нэг олон улсын оюуны тусгалжуулагчгээ сайн ирсэн шүү дээ. Тэр маань өөрөө нэг хүний нэг зүрх сэтгэлийн боловсролыг одоо тий сөрөг бодлоо удирдах тий харизмтай байх сөрөг мэдээлэл зураг хамгаалах тий аудит тренинг ч юм өөрийнхөө одоо зорилго мөрөлдийг бодит болгодог энэ нэг далдгамсрын үндэ тасгалжуулахгүй юу. Оюуны тасгалжуулагч тулдаа л үдий зэрэгтэй тисэж өөрийгөө одоо үдий зэрэгтэй чадахжуулж чадж чадж байгаа гэж үзэж байгаа. Угсаа энэ сулгаа гарсан мэт штэ 199% нь одоо бүтлгүүддэг 1% одоо амжилттай байгаа. Тэр 1% нь бол яаж амжилтанд хүрсэн байх вэ гэхэд судлахаар бүгд сэтгэлцээ. Тэгэхээр тэгээ практик яг хөвтэй мэдлэг чухал хэдий ч гэсэн хүн арилжаан дээр сэтгэл зүгээ бариад сурчих юм бол бүгдийг одоо ялсан дэс гэж чадвартай. Амьдрал дээр ч гэсэн юм чарт амьдрал хоёр яг надад ижилхэн харагдаад байгаа юм наал босоол тий. Тэгэхээр энэ уналтыг би өөрөө нөө боломж гэж хардаг. Унаал босоол нэг амардаг үедээ ч багш тий. Амраад идэг шүү дээ. Уналтыг би боломж гэж хардаг. Уналтаас би маш их зүйл суралцдаг. Тэгээ хэцүү байгаа цагт энэний дараа тэгээ надад маш том одоо нээлт маш том гоё эерэг сайхан зүйлүүд ирж байгаа юм да гэдэг үрднээс хүлээж авдаг. Тэм сэтгэлзээ өөртөө анхнаасаа суулгацсан байсан учраас үдээ зэрэгтэй ингэж амжилт үзүүлсэн байх гэж бодож байна. Тэгээ би бол тэгээд хаяул хаяхаад л байсан шүү дээ тий. За боллоо. Үсэв тэг бүтэхгүй мэн. Ишиг дээ. Уусаа тэгэл чаддаг нь хийдэм байх чадахгүй нэ баг чадахгүй мэн гэл. Тэгээд тэр үед чинь тэгээд
хамгийн гол нь өгшүүрүүд багш маань байсан байхгүй. Чи чаднаа, тэ чи хүмүүсээ боломжтой. Чи хамгийн ихнийхээ ашгаар тэ өөртөө зориулаад гоё аваарай гэж хэлжсэн. Тэгээ би хамгийн анх $100-ыг $600 болгоод тэр чинь сая 800 мянган төгрөг шүү дээ. Тэгээ сая 900 мянган. Тэгэхэд би өөртөө амар хөрөнгө оруулалт хийж чадсан байхгүй. Тэгэл тэрнээс амар урамшаа багш маань хүмүүсээ тэгсэн чи ашиг хийсэн л бол тэрийг татаад өөртөө зориулж юм аваарай гэж хэлсэн. Тэр үг нь надад амар хүнд урам зориг энэ цаашлаад би болох юм байна бүтгий байна гэдэг тийм гэрэл ингэж асааж өгсөн гэх юм. Бийжиж өгсөн биз дээ. Ямар сэтгэл зүйн талаас нь гэсэн юм бол энэ зүйл чинь одоо ингээд анхны ашиг бай тэр чинь хүмүүс заах юу ч мэдэхгүй ашиг хийдэг ч юм уу ч юм мэдгүй хүмүүс орж байна шүү дээ. Тэнгүүтээ яг ашиг хийж үзээд тэр бодит юмыг өөртөө нэг яг тэр нэг сэтгэл нь үлдэх ч юм уу. Дээрээс нэг гарт байдалтай. Би энэ зүйлийг юм хийгээд ийм юм авцсан шүү дээ. Сэтгэл зүйд ялч доктортой болоод дээрээс нь илүү урам зориг байна. Тэр талаас нь гэлээ би энэ хамгийн анхны ашиг нь бүр дээр татаад зэрэг их ч юм багч юм хамаагүй. Яаж $30 ч юм уу $100 ч хамаагүй. Тэр $1 тэгэл татаад хамгийн анхны ашигаар гэр бүлээр гоё хоол гэж юм те. Гоё дурсамжийг бүтээж чадсан бол энэ уран зориг цаашдаа ер нь арилцаанд илүү төвчтэй байдаг. Тэгээд энэ нь сургацтай юм байх гэж хэлж байгаа л. Тэгээд тэрний үр дүнд маань сургац гэсэн маш сайн зүйлтэй барилчаа гэдэг үр дүн гайн поддэж. За нэг л татаа авалтын талаар ярьж байгаа юм чинь тэнгүүд хүмүүсийн хандлага нь юу яаж ханддаг вэ? За миний харснаар бол хүмүүс за мөнгө олдог. Гэхдээ бүр их одоо өсгөн гэдэг хандлагаар ороод одоо жишээ нь зэсэгийн одоо жишээг ярил $1000 одоо $100-ыг 600 болгосон ч тийм. Тэнгүүд 600 болгочод ханахгүй, татахгүй одоо дахиад өсгөнч гэдэг юм уу? Тийм байдлаар яваад буцаагаа алдчихад бас сэтгэлс наагуураа талтаа харагдаад байгаа. Тэн дээр одоо ментор хүний юу гэж зөвлөх вэ? Ер нь бол за миний сургалтанд орж иж байгаа бол за юу гэхээр эхлээд би хүмүүс мөнгө гэж битээ араасаа гэж. Ер нь бол хвчлээ одоо сургалтанд орж ивэл forex адилжааг ер нь бол сурах гал ер нь мөнгө гэж орж иж байгаа хүмүүс зөндөө. Тэгвэл энэ пип юм уу энэ арилжаа гэдэг зүйлээ яг гол зүйл юу хийж байгааг ойлгож. Тэгсний дараа навсуусыг намайг чөөгөө өөрөө ороод ирнэ. Юу хийж байгааг л ойлгож. Тэгэхгүй ер нь бол хүмүүс үгийн яг тийм нэг одоо битмит ч илүү тий. Тэр шиг нэг даблтаа гялц мөнгөө нугалчих юм байна гэсэн бодолтой байдаг. Тэр чинь бол үгийн буруу. Энэ чинь бол мэрэгжил ажил энэ зүйлийг ер нь шууд ер нь бол мөрөстэй тоглоом болохгүй. Тийм хүмүүст бол би надад тийм чатаар жин уушлаарэ. Тэгж бодож битийн энэ арилжаанд битээ өрөө. Эзээс тийм. Үнэхээр сурыг би энэ зүйлийг хоолоо олж идээ 7 хоногт яжсан нэмэлт орлоготой болъё гэж бодож орж. Тийм. Гозиг нас хүмүүс тэгэл бүгд шин за ингээл даблтаа ингэж яа за нэг $10,000 $100,000 болгочих юм байна. Ер нь хурдан хугацаанд л гэж бодод. Хурдан баяжчих юм. Тийм, ер нь манай монголчуудыг ер нь анзаараад энэ олон сургалттай болоод ер нь анзаардаг манай хүмүүс ер нь ингэж боддог юм. Гэхдээ зөв талаас нь биш, гэхдээ буруу талаас нь. Одоо монгол сурталт гэсэн монголчлох гэдэг. Шууд муу талаас нь энийг ингэчих юм бол ингэ болчихсон. Өөрсдийнхөө энэ зөв зүйлээ хийхгүйгээр өөрсдийнхөө зүтгэдэг. Тийм. За түрүү асуусан одоо жишээгээс энэ анх сурал жишээ нь ингээд зэсэгийн хувьд анх ямар тоо чаленжууд толгож ирсэн хэцүү зүйл байсан. Тэнгүүд таамаг хувьд болохоор багш байгаагүй байсан уу? Тэнгүүд анх одоо ямар хуу хамгийн хүндрэлтэй одоо эхлээ суралцж байгаа толгож ирсэн асуудлаас хаваалцаач тэг яаж даван гарсан юм бэ? Ер нь за явж ирсэн сэтгэл зүйл хойд юу гэхээр яг л би өөрөө бас яг хүмүүсийн туулсан зам одоо яг туулж өгч байгаа зам туулсан. Тэнгүүт өөрөө ч гэсэн тэгж л бодчихсон. Энийг нэгчих юм бол энэ мөнгийг ингээд гончих юм хийх юм байна. Яг тэр замаар явжсэн ч үгүй. Би өөрөө яг юу хийгээд ойлгохгүй гэсэн нэг үе байв. Тэнгүүт ер нь л энэ зүйлийг зөв хийгээд төвчээртэй энэ зүйлийг яг ингээд яс хийгээд сурчих юм бол өсвөл мөнгө өөрөө ижих юм байна. Өвөө орсалаар ирчихсэн. Тэр нэг хүмүүсийн энэ дансыг яаж хурдан том болох вэ? Яаж хийх вэ? Надаас чинь ер нь бол амар асуудал багшаа $100 одоо 1000 юм уу 2000 $3000 яаж болох вэ? Ер нь бол тийм бодолтой зүйл. Ер нь бол
Тэгэхээр яг одоо зэсээ болсон гот яг миний одоо бод дүрдэн болоод байгаа байхгүй юу гэхээр зэсээ одоо 50 ч нь 100 ч нь хамаагүй. Тэгээ саяхан 50 доллар 2 Монгол болсон. 2500 Тэгээ 2500. Юу юм бол 50 доллар. яг зөв зүйлээ хийгээд сурчих юм бол тэгэл юм бол Нэг арга олчвол нэг арга олчвол юм бол өсөөсөө өөрөө яаж юм зүйлтэй. Жолооч олно. Ихэрч их болж. Ер нь бол шамнастай их гэсэн. Та тийм өндөр дүнгээд попсти хий зүгээр 100 юм 1000 болно. Тэгээд ихэд одоо 100,000 болгож чадчих юм бол та артын болох юм. Хайхнаар 100 болох юм гэхээр тэр занцл адилхан зүгээр тоол ихсэж болно. Тооны хувьд л. Тий, тооны үед шүү. Тэгэл яг нь их багийн их болгоос сурч байгаа тэгэл юм л. Тэ. Хашид өмөл гэдэг. Би ч өөрөө нэг юм яриад их дуртай ч хүмүүс тэгээ сургацтмаар миний өмнөөс ирчтэй юм. Юу нэ би л Стресс мөн яг хэлчих хэлтэй. Тэр нэг бас нэг шивтэй бас нэг ил гарах чахан доргоо. Арга барил ярьлаа сайн. Тэгмүүд арга барилын хувьд заав өөрийнхөө арга барилыг тамиг эндээс хуваалцаач. Ямар арга барил гэм бэ? Тэр нь одоогийн зах зээл дээр маш их олон арга sport resistance, smart money concept, footprint, falling footprint юу гэдэг тийм. Чиний хувьд болохоор одоо яг ямар арга барилаар явж би бол ер нь бас хүмүүс ихвчлэн одоо ажиллажтай скальп гэдэг шиг. Их бүгэн цэгтэр. Би бол нэг батны нэг том цагууд даарч байгаа батны 100-аас 200 пиксел барих. Тийм swing гэсэн ер нь нэг том импульс том үлгний болж байгаа. Тэгээ ер нь swing-тэй сквал баг дэй талтай ч очмаа. Ихчлэр нэг харж байгаа яг доктортой тэр хөдөлгөөнийг барьж байгаа. Нэг урт хөдөлгөөнийг барьж байгаа, импульс хөдөлгөөн барьж аваад тэн дээрээ л юу найрдаг гэсэн үг юм. Тий, тэр нь нэг талаар барьдаг. Хүмүүс ихвчлэн одоо buy sell гэдэг чинь хоёр талаар би бол тэгдэг. Ер нь ихвчлэн нэг талаар барьдаг гэсэн. Тийм үү? Тий, ер нь сонирхолтой юм дээ. Тий, ер нь бол sell илүү барьдаг. Юу гэхээр ер нь бол sell яагаад тэгж миний тийм байдаг гэхээр энэ нэг хүний яг энэ амьдралтай барьдаг юм шиг санагдав. Нэг sales нэг маш хурдан явдаг шүү дээ. Амьсгал гаргамд маш хурдан гардаг шүү дээ. Амьсгал автаа нэг сонин хүн зингээ толтлаа ингээд нэг байч нэг ингэж явдаг шүү дээ. Яг тиймтэй яг амьсгалтай холбоотой юм шиг санагдав. Ер нь бол sales хвчлэг. Энэ sales талтай нэг талаас барил. Бариад сурчих юм бол би нөгөө технологиг өсгөөсөө барьчихсан. Тэсэг болохоор яадаг. Яг адилхан уу? Шавьчаас гэдэг байдлаар эсвэл өөрийнхөө ер нь сетапыг бас өөрчилсөн зохиосон байдаг уу? Тэр нь бол багшийн арга барилыг бол хэрэгжүүлдэг гэдэгтэй. Миний хувьд илүү нэг бай талаа барих дуртай. Ер нь сүүлийн үед одоо астлын байн көсөлттэй байгаа. Тэг хүлээж аваад бай арилж гардаг юм. Ерөнхийдөө трендээ дагдаг. Трендээ дагаад Trend is your friend гэдэг. Тэгэл нэг багш уусаа нэг чиглэл хилээд өгчдөг байхгүй юу? Ерөнхийдөө ийм байх шүү, ерөнхийдөө тэгж шүү. Гэт одоо цаагаараа нэг бүр нэг цаатахын ингэж хилээд өгчдөг болохоор яг амар. Тэгэл тэр хооронд ч одоо ингээл өсөж байгаа л тий өсөж байгаа тренд явгууд трендэн дээр алуулдаг тэр хүмүүс тэгэхэд ингээд багш тэгэл одоо рейнж явах чи шүү тий харилцаануудаа хаагаарай гэдэг ч юм уу ингээд хөтлөөд багшлаад одоо ментортой байна гэдэг одоо харин том тавдааш нөхгүй. Тэгээ би ер нь бол бай арилчаа айгу баштай гэдэг гоо. Ер нь бас цэсэг амжилуулаа бааталтай. Сэл алхаар алцдаг гэдэг. Тэр их сайн. Би улаан харахаар л уур үрээд идэг. Я манай зэнийг сайхан нэг бас нэг стресстэй. Тэгвэл би нэг очинготой өөрөө типо хийж өгöd. Цаг хүрээгүй те 20 минут л чигээр жижиг тас юу амархан штэ гэж нүдэн дээр нь юм болгож үзсэн те. Нүдэн дээр минь $100 $1000 болгос тэгэл би харчил. Угсаа багш хажууд ингээд амар цэвүүн ингээд тэгээд байхгүй юу. Нүдэн дээр 10,000, нүдэн дээр одоо 80,000 зэрэг ингээд шууд өсгөөд байдаг байхгүй тэгээ харчаал ёо яг зээ болгоо болтой. Тэгэл нэг багшийн нэрэл данзыг орчил. За би хизээ нэг зэг юм болно доо гэж бод.
бодож мөрөөдөж явлаа. Тэгээд ер нь бол арилжаагээд одоо миний амьдралд аягүй гоё эерэг өөрчлөлтүүд аягүй гарч байгаа. Ер нь санхүүгийн одоо гацалт гэдэг зүйлээс гарсан тийм. Одоо 2 хоногийн дотор 2500 долларын нэгчээд ирсэн гэдэг чинь. Тэгээд өөрөө яг нэг мөрөөдөд байсан нэг компьютер гэл авсан, үйл хөдөлгөөн авсан. Тэгэл бүх одоо санхүүгийн одоо хараат биш болсон тийм. Тэгээд дэргэд бол маш өндөр одоо орлогыг бүтээж чадж байгаа. Ер нь миний амьдралд одоо маш том эерэг өөрчлөлтүүд гарч байгаа байхгүй. Багштай бас баярлалаа гэж хэлмээр. Энэ төвшөнийг тохиолдод одоо Улаанбаатар цугаа ээж автаа гэдэг шиг. Энэ өөрийгөө багш болох гэж бодож байгаа юм. Ийм дартчснаас тэгэл яг зүр багш одоо багшаатаас оролцоол хийж энэ шавьж яас нэг ашигтай гэх юм байхгүй гэсэн бас нэг бодолтой dig. Энэ багшаач бас гоё юм байна. Хүмүүс маань ингээд арилжаа гэдэг өөртөө ашиг татаад багшаа юм байна. Ийм хийсэн шүү гэж таны мэдлэгээр ингэж одоо өдөрт 100 доллараар за ингээд хийдчихсэн хамаагүй. Тийм гоё мэдээлэлүүд одоо чат ирэнгүүт юм бол тэгэл баярлал тэр өдргээл үнэ хайж үзсэн. Багш гэсэн дээр нэр нэг юм нэмж ярихад би яагаад ингэж таамыг багш болгох тэ сэтлийг өгсөн бэ гэхээр би өөрөө багш хүн баггүй. Тэгээд би өөрөө яагаад багш болсон бэ гэхээр ийм баггүй. Одоо материалын зүйлс оюунлаг зүйлсийн одоо ялгаа гэж байдаг байхгүй юу? Одоо бид нар одоо энэ хоролтын дээр одоо хүнд туслан гэж ярьдаг те би буян хийн гэж ярьдаг те тэрийг буян хийгийг өөрөө нөө материалын хэд баялахаар туслахыг буян гэж ойлгоод байдаг байхгүй юу? Тэр нь өөрөө шахагддаг буян байхгүй юу? Одоо ингээд бидний идэж байгаа те хоол унд те одоо мөнгө төгрөг материалыг ийж баялаг байр те машин бүгд шахагдаж устж үгүй болдоггүй л таахгүй. Харин оюуны тус гэдэг зүйл зүрх сэтгэлийн энэ боловсрол оюуны одоо тус гэдэг зүйл хизээч шахагддаггүй байхгүй. Одоо өөрийнхөө мэдсэн сурсан те туулсан тэр практикийг бусдад өгнө гэдэг чи өөрөө одоо гайхамшигтай үйлийг хийж байгаа байхгүй. Энэ цаагаараа яах вэ гэвэл одоо таны одоо хэр олон хүнд тусалснараа тий хэр олон хүний амьдралыг өөдөн татаж авч явснараа эргүүлээд одоо тэр өглөгийн одоо хариуд одоо таны үе удам тий сайн сайхан явах тэр нөхцөлийг одоо нэг буян хийх одоо нэг үлийн үүрэг гэж яриад байдаг шүү дээ. Ансколод юу тарин түүнийг хураан гэж яриад байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар оюуны тусыг одоо бусад өгөхтэй гэдэг үү. Сэтгэлийн тусыг бусад өгөхтэй гэдэг. Би ч гэсэн одоо өглөө алхам сургалт орохдоо шавнараас аз жаргал авдаг. Яагаад хүн юунаас аз жаргал авдаг вэ гэхэлэр миний одоо тий шавнар өнөөдөр амжилт үзүүлэхээр би аз жаргал авдаг. Энэ өөрөө нэг шинжлэх ухааны одоо хуулийн дагуу тий одоо энэ таш балбаргүй амьдтай би хайр гэдэг шүлгэн дээр хүртэл гарч байгаа байхгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор гэдэг үг гэдэг тий. Амьд явахыг би бусдад хайраа төвөх нэр гэж бодно гэдэг. Энэ хоёр үгэн дээр ерөөсөө амьд явна гэдэг ч өөрөө бусдад туслахын нэр юм байна. Бусдад хайр өгөх юм байна. Үсгийн хэрэг цагаад би өөрөө аз жаргалтай болох юм байна гэж хэлсэн. Одоо цаад утгаараа л одоо нээж дэлгэрүүлж одоо ингэж гоё хэлж байна тий. Би өөрөө нэг далд ухамсар дотоод нэг одоо айгу тийм гүн үнзгий зүйл рүү ингээ өөрөө яваад орчдөг болохоор тэр талаас нь бас айгу харсан гэсэн үг. Гэнт нэрэл хэлсэн. За хоёулаа яах вэ? Монголоо шавьтай болоо гэсэн. Гэнт тийм доотлого яриад бодож оджаа. За би ч багш чадна гэж байх уу гэж бодсон. Би нөгөө ганцаараа эцэг таргалдаггүй. Тэгэж хэлнээр нэрээ багш авсан нэрээ. Тухайн үед тархан байсан. Одоо бүр таргалж байна. Тэгээ миний саяны ярьсан зүйлийг ойлгосноо. Ойлгож байна. Ойлгож байна тий. Өдөртөө тэгсэн ойлгож байгаа. Ойлгохгүй байвал тэгээд
манай хоёр удахгүй семинар явах бах те. Тийм. Тэрэн дээр ирээд бүр дэлгэрэнгүй Асууж болох шүү. болох юм байна те. Тийм. Би ч гэсэн очно бас. Угаасаа би байна. За. Ийм нэг сонирхолтой асуулт байна. Нөгөө нэг микэн дээр би мөсөн нэг зураг тавиад чи. Вау. Тийм ба. Хөө. Тийм үү. За нэг ийм сонирхолтой асуулт байна. Юу? Таамагийн одоо арилжаа хийж яхийг би харсалтай. Үнэн тэрий те. Тэнгүүд амар сонирхолтой байдаг л ингэ. Зураас байхгүй. Одоо трейн лайн татдаг бол тийм байхгүй, support resistance байхгүй. Тэгснээ ингээд индикатор байхгүй зүгээр нэг хоосон чат хайдаг чи харж идэг гэсэн. Сонирхолтой юм байна. Тэгэхээр тэрэн дээр тайлбар өгөөч. Ямар арга хэлээр хийж идэг. Юу ихээр Докторгоо хоосон бас гэж. тийм шүү. Нэг хүн нэг юм ингээд байнг хийсээр нэг толгоонд нь ингээд юм гарт нь орцно гэж бодсон. Ингээд би толгоонд орцсон. Ер нь ихэвчлэн ингээд би ингээд өөрөө ингээд хүнд тайлбарлахыг гэхээр ингээд өөрөө чадахгүй. Толгоонд л бүх юм ургуулад бүх юм ингээд нэг юм харсаар ингээд бүх юм ингээд болгоцдог. Тэнгүүд чартыг одоо 10 жил явцсан ингээд өдөр шөнөгүй харсаар ингээд толгоонд ингээд ойлгомжтой болсон. Тэнгүүд ингээд заавал зураад ингээд өөртөө тэг төвөг удаад зах шаардлага. Толгоонд бүх юм боловсруулж одоо за сэл баяр тэгэл явсан. Толгоонд Ер нь компьютер дээр сууж бас анализ хийдэг үгүй юу? хаяа. Ер нь бол утсан дээр ихэнхдээ. Эхэндээ ер нь л их софтн дээр ер нь яг ингээд сургацтай сигнал хүрвэл яг нэг iPad дээр ноутбук хэлчихээд нэг харж байгаа л за тэгэл сигнал. Ер нь л их сонирхол толгойд дотор л Огторгоо ингээ хоосно ярилж байгаа. За просто тойрны хувьд за эхлээд зэсэгээс сууч. Аль сешн дээр илүү их арилждаг вэ? За зарим хүмүүс бол ингэдэг зөвхөн Лондон дээр арилждаг, зарим нь Аз дээр арилждаг. Бас volatility буюу үнийн тэ хэрэг захиалга орж ирдэг, тэр хөдөлгөөн орж ирдгээс нь хамаарч арилждаг. Тойрны хувьд зэсэгийн хувьд жишээ нь эхлээд. Аль сешн нэг цагийн юм юм. Зөө. За миний хувьд бол ерөөдөө бол нэг өглөө яг ингээд хааш нэгдэхэд аяг хүчтэй өглөө явагддаг юм шиг санагддаг. Тэг Азийн сешн Тий. За тэгээд ерөөдөө бол Нью-Йоркийн цаг. Араа. Тий. Яг энэ үед л ер нь яг идэвхтэй арилждаг. Тэгээ өдөр бас айгу идэвхтэй бас хөдөлгөөн явагддаг. Тэгээ ер нь бол харж байгаа л яг нэг амар цаг маг гэхгүйгээр яг боломжтой одоо боломж гарсан тэр нөхцөлийг тэр хүлээж байгаа. Өмнө нь болоод хүлээдгүйс төв. Шууд ороод Одоо нэг орж гараал байсэл. зөө. Нийшээ чөвчих гээд байгаа юм шиг, тийшээ чөвчих гээд байгаа юм шиг. Тэгээ нэг тийм нэг ямар ч тийм нэг докторгоо өсөрч гараад ороод гараад. Одоо бол хүлээж чаддаг. За хүлээнэ. Одоо зөв систем рүү ороод нэг сетапаа хүлээж эхэлж Тий, штэ. за одоо ийшээ ингээд буугаад ирэнгүүт би ингэж орндоо гэдэг ингээд Тохиромжтой юм хүлээдэг. тохиромжтой үе хүлээдэг. бас энэ сигнал дээр цаг мөн харддаг шүү дээ. Яг доктортой ер нь бол шивчлэн трейдерүүдийг анзаараад мэдээний хөдөлгөөнд шиг ажиллаж байж байгаа. Тий. Би бол мэдээний дараа цааш яагаад мэдээний хөдөлгөөн боцдог л та. Яг буцаад тэр нөгөө нэг яг төвшин дээр очдөг үед нь ер нь наа чи хичээд хоёр талтай хоёулангийн барих боломж байгаа гэж ойлгож. Нэг л мэдээний дараа нэг цагийн дараач. Цагийн дараа нэлээд хүлээд юм байна те. Тэгээ ер нь бол нэг үлээж ер нь Нөлөө буурсан хүлээдэг. одоо юу гэрэг нэг за гинтийн нэг за 30 юм уу нэг 10 минут л мэдээч нь бол нисэж юм уу доошоо яваалгүй шүү дээ. Өнгөт дараа чи яг тэр мэдээ дууссан дараа үгүй доктортой яг л тэр төвшин дээр буцаж очих үеийн байдаг учраас тэрийг хүлээж за энэ чинээс buy бол энэ чиний sell бол тэгэл тэрээс зөвөр яг ийм юм болно шүү гэл. Яг юм сургацтай тайлбарлах гэх юм манай эдээс гайхад яг тэрээс л гэсэн. Та юу ч хараагүй, юу ч ашиглахгүй яаж ийм бүх зүйлийг хийгээд байгаа юм. Яг энэ бүх юм толгойн дотор л байгаа. зөө. Энэ саяны тэр мэдээний арилжаа гэж ярьж байна. Тэгэхээр таамагийн хувийн зүгээс бол хүмүүс зөвлөх мэдээний арилжаа хийгээд хэрэггүй хөө хийсэн зүгээр хөө юу гэж зөвлөх вэ? Дөнгөж сурж байвал эхлээд оролдож энэ яагаад гэвэл чиглэл хаашаа явахгүй одоохондоо ингэж ядфад салгаж сураагүй.
Харин ингээд туршлагатай болоод арилжаандаа ингээд дуртай найдвартай болсон үед яг өөр юм гэсэн үг тийм би дагаад яг тийм үедээ болно шүү дээ. Хүн бас мэдээж тийм харанхуй зүрийн дотор нэг 100-аас 200 тэг өдөржин өглөөгүй нэг тийм яац шууд арилжаанд байгаад нэг шууд хаагаад явчихж гэсэн хин ч бол өссөн. Тэгэхээр ер нь бол эхэндээ бол тийм явц дундаа тэгээд яг чадвартай басна дараа л мэдэн дээр ажиллаж байгаа. Зөв. За жишээ мэдэн дээр ажилладаг уу? Мэдээ ер нь айгу аюултай. Одоо жижиг тоглогч нарт бол айгу аюултай. За одоо $100 зинэглээд ингээд арилжаа гэж бодъё л та тийм бол мэдэн дээр чинь баг 300 пэд савлдаг байхгүй. Тэнгүүд чинь тэгэл хоромхон зураг данс шатчихдаг учраас юм жоохон ингээд мэдээний дараа арилжаанд орсон дээр гэж би сүлээдээ тэгж бодоод байгаа. Өмнө нь бол мэдээ хүлээж аваад мэдэн дээр амар их ашиг гэж юу Богино хугацаанд их ашиг гэж тийм. оролддог байсан байна да гэж юу бодсон. Тэгээд ерөөхдөө нэг ч одоо мэдээгээр одоо ингээл те хүлээлтээс ингээл доогоор гардаг ч юм уу. Тэнгүүд ингээ угсаа алт ингээ дэшээ өсөх нь үсэг тодорхой те мэдчлэн тэмгэн одоо мэдээд байгаа хэрнээ ингээд ерөөс өөрийн нөө захирч чаддгүй байсан байхгүй. Тэг ер нь бол тэгээд алхам дотор тутмаацал өөрөөсөө ер нь суралцаал явдгийн мэн тэгээд ер нь өөрөөсөө аяг суралцж байна. Аяг суралцж байна юм. Миний асуучихсан асуултанд хариулж өглөө. Алтан дээр гээд ямар хосол төр арилжиж нэг асуусан. Ер нь хэвчээ мэдээд алтан дээр. Тий алтан дээр тэгээд бас мөнгө аяг зүгээр санагдсан. Би сүүлийн тэр нэг $2,500 хийсэн тэр арилжаа яг нэг их мөнгө биш л дээ. Гэтэ миний хувьд л их мөнгө. Тэрэн дээр бол тэр би мөнгөн дээр аяг хурсан. За. Айгу мөнгө ч аяг нэг 50 өдлөө юм би. Харин одоо энэ хүмүүс тайхад хэлбэлцэл багтай. Мөнгөн дээр юм ашиг хийсэн хараагүй мөр гэсэн нэг хүнээс л ирсэн те. Чарт. Үгүй юм ихгүй да. Алтмангой ч яг ижлэн өвлөө юм билээ. Тийм. Гэтэ алт чи өөрөө амар ингээд савлгаатай амар рейнжтэй. Мөнгө болохоор нэг тийм савлгаа багтай аюу 50 хөдөлгөөн байдаг. Мөнгөн дээр бол яг Удаан гэсэн үг. Удаан биш. Дуртай гэсэн. Яг Алтай адилхан. Алтай адилхан үл гол 50 юм уу тэгээд. 50. Одоо амар ингээд баг санагдсан л. жирэлзээд байхгүй л байхгүй да. Айгу явна гэсэн бол явна. Очроо гэсэн бол очдог юм. Гэтэ голдоо амар ингээд пулбэк амар өндөр пулбэк нэг гээл байхгүй. Зөв. Жижигхэн пулбэк хичээл яваад юм санагдсан байхгүй. Ер нь яагаад Тэг хүмүүс яагаад мөнгийг гахаад байгаа гэдэг вэ? Мөнгөийг яагаад гайхаад вэ? Би л одоо та хэдийг бол мөнгө рүү оруулж ингэж тэгээд байгаа бас. Тэгэхээр мэдээ чадвартай бол хүн болсон бүгдэн дээр нь л арилжаа. Юугт яхав мөнгөн дээр яг та юун дээр саагцсан бэ гэхээр волют хослол дээр би одоо хвчлэн сигнал өгдөг байсан. Тэнгэрт нэг волют ч одоо яг алчиг тийм юм хордон явахгүй шүү дээ. Тэгээд нэг хүмүүс хвчлэн ууралж гэсэн. Явахгүй мэт төвчээргүй байдал гэж байна тийм. Тэгээ нэр үнээр явдаг. Ингэмээр ингээд бод за энэ хэд ингэж байгаа. Яа волют дээр арилжаа хийхгүй бол боли зүгээр сэлфрийн давхар өгч гэж байна. Тэгэхээр сэлфрийг. Энэ хоёр дээр хичл одоо сигнал гэж. Back test хийдэг үү? Back test-ний очоод бүгдэлтэй юу гэж боддог вэ? Хэрэгцээтэй зүйл үү? Back test гэж юм. Back test гэж нөгөө өнгөрсөн түүхэн дээр Одоо өнгөрсөн түүхэн дээр одоо яадаг вэ? Тэрсээ өнгөрснийг хардаг шүү дээ. тийм үү? Миний манаас авч тэгээд яг юу гэхээр back test хийдэж өгөө ирээдүйд яг юу болох таамаг тест хийх заавал байх ёстой. Өнгөрснөө заавал ухаж спорт дэнс ер нь заавал олж авах хэрэгтэй зүйл. Үгүй бол үгүй өнгөрсөн түүхэн мэдэхгүй ээжж ирээдүйд яг нэг хүрээд яг үнэхээр алтны 4000 одоо 10 жилийн өмнөх алтны 1502-ыг л адилхан. Яг тэр зүйл тоол өөрчлөгдсөн. Яг ингээд өөрчлөгдсөн болохоос яг чарт нь яг л адилхан. Тэрийг хэлээд байгаа юм уу?
Би өмнө нь юу яасан юм аа? Зөндөө харж ирсэн. Ер нь бүр ингээд 4 жил мэлэр ингээд бүр хураагаад харж ирсэн үе зөндөө байгаа. Тэр нь жилхэн өмнө. Тийм тэгж ингээд ухааж хараад тэрэн дээр ямар юм болсон, үйл явдал болсон, яагаад төрлөх болсон гэдэг дээр тест одоо шалгалт хийж шинжилгээ хийх. Тийм. Okay. Ер нь бол харьцуулж ийцлэгийн одоо одоо шинжилгээ баг дээшээ даашаа гэдэг нь жаал. Тэгэхгүй өмнөхөө бак тест хийхгүй яваа гэж байна. Хийж. Манай сурагчид тэр мэдчихлээ хэвчээ. Манай одоо багшийнхаа ажил багш нагаа учраас амар итгэлтэй байгаад хүмүүс. За дараагийн асуулт бас сонирхолтой асуулт. Журнал хийдэг үү? Журнал хэрэгтэй гэж үздэг үү? Харилж ааштай тий. Журнал хэрэгтэй. Ер нь манай сурагчид ер нь бүгд амар тийм журнал хөтэлтэй л. Тийм үү? Амар хөтэлтэй. Би ерөөсөө тэгж бодож гэсэн чинь ер нь амар хүмүүс одоо журнал гаргаад тэмдэглээд бүр ингээд нэг бичиж явдаг. Тэгэхээр ер нь бол тэр хүнд илүү толгойд нь бас хүний сурах арга барилаа өөрчлөлттэй. Би болгонгод өөрөө толгойд зэрэг бүх юм бодоод сурчдаг бол хүмүүс зарим нь бичиж юм уншиж сурдаг тийм хүмүүс. Тийм хүмүүс ер нь хвчлэн амар тийм журнал хөтэлтэй. Манай багш бол бүр одоо журнал хөтлөхгүй төвшөнд очичоод байгаа. Би ч зүгээр толгойд дотроо л үг юм болгоно. Зэсэгийн үед яадаг лээ. би бараг тэмдэглэл хөтэлдэг шүү дээ. Бас уу. Ер нь бол 10 жил тахтай ч гэсэн тийм л байсан. Би ч өөрөө гар мунтай бичиж чаддаггүй. Тэгээ бичгээр айгуу тийм хэцүү байдаг. Тэгээд надад ингээ бурхнаас тийм чадвар зайсан юм шиг байна. Шууд сонсоод ойлгодог. Одоо нөө өндөр одоо оюун ухааны одоо тийм ой тогтоол цаатай Хэм. юм. Би бол хичээл мжээл үзээ тэр тэмдэглэж үзэж байгаагүй шүү дээ. Хүмүүст зөвлөвөл хийгэрэй гэж зөвлөх үү? Арилж авч тэр хүн яаж сурах арга барилаа өөрөө бас энэ ч надад арга барил гэж юм зөвлөөрөст арилж байна те. Тэнгүүд яг сурах арга барилаас олсон арилжаанд бас адилхан арга барил олоод. Тэгэхээр ер нь л хөтөлмөрөөр хөтлөх хэрэгтэй. Эсвэл сонсмоор сонсох хэрэгтэй. Ер нь л тэгэл аль чадхаараа л өөрийгөө тэгэл толгоонд авч үлдэх тэр юугаараас ер нь л тэр журнал хэсэг хит хитэн шавдаг болсон. Үнэхээр баяр. Үнэхээр мундаг л. Илүү нэг өнгөрсөн алдаанаас аюу суралцах боломж олгох бодож журнал хөтлөх нь зөв. Манай ээж бодвол маш их журнал хөтэлдэг. Бүх юмаа биччихээж одоо ингэж одоо сонссон мэдсэн уншсан тэ зүйлээ заавал ингэж бичиж тэмдэглэл хөтөлж хийж өөр юм болгодог. Баггүй. Хүн болгоны арга барил би бол ерөөсөй бичдэггүй. Бичээгүй нэ бүгдийг ингэж сонсоод бүгдийг ингэ толгойд дараа ингэ бичиж авчдаг. Тэг хүмүүс намайг таахад чи яахаа бичихгүй байгаа гэл. Бас сонирхолтой юм байна тий. Тийм сонирхолтой. Би ч өөрийгөө ч гайхдаг. Мэдээний хувьд мэдээ уншдаг уу? Одоо фундаментал татын зүйл гэж ярьдаг одоо салгачдаг зарим хүмүүс бол фундаменталаар зөвхөн уншаад арилжаа хийдэг бах, зарим нь бол зөвхөн техник анализаар хийдэг. Тэрэн дээр за таамагийн хувьд за янз аль тал руугаа л орчод. Ер нь бол сүүлийн үед ягаад тэгээд юм бэ гэхээр өөрөө багш болоод артаа маш их хариуцлага үүсэж байгаа үед нэг тийм. Одоо өмнө бол би нэг тийм мэдээ зэдээ хөдөлгөөнийг өөр хайцдаг байсан. Ер нь тэгэл өөрийнхөө л техникийн шинжилгээгээл тийм. Тэгэл өөрийгөө л болох байдаг гэсэн. Одоо яалчгүй нэг бүр ингэж сурагчтаасаа юм сураад шаардлагаа сурч ирээ. Англи хэвээр маань энэ хүнд ингэж заах хэвээр маань энэ зүйл нас хэрэгтэй юм байна. Тэгэл яалчгүй тэгэл суралцчих л энэ багшаалаа дөнгөжчихл л байна. Тэгээ яаж ч гэсэн жилийн хугацаанд маш их юм хийсэн байна. Үрдэн гарах гэж хичээж байна. Үрдэнгүүдийн маань жишээж сууж байна. Тэгээ бас тийм бас багш болсон дөө нэг тийм мөн бас нэг тийм юм одоо юу нэр урам хугалсан биш өөртөө улам баярлалаа бас тийм. Би инглиштэй энэ хүмүүс одоо заавал буруу зүйл байдаг бол зөв зүйлээс байх хэрэгтэй. Зэсэг мэдээ.
хардаг уу? Би мэдээ аяг хардггүй байсан. Тэгээ сүүлдээ аяг хардаг болж байгаа. Тэгээ ер нь Ер нь бол нэг чиглэл чи өөрөө мэдээний одоо чиглэлийг л цааж байгаа шүү дээ. Ирээдүйд яхаа байна хэрэг би мэдээ уншиж чаддгүй байсан. Тэгээд одоо уншиж чаддаг болж байгаа. ер нь л манай одоо яг ангийн манай анги амар гоё юу л дээ эдний одоо яг цэцгийн байдаг анги хамгийн гоё хүмүүстэй юм. Ангийн дарахтай мэдээ уншдаг хүнтэй мэдээг ингээд хоорондоо надгүйгээ бүгд ярилцаж одоо бос анги нь бол тийм биш намайг харж идэг энэ анги бол шааш өөр яагаад чим тийм нэг илүү амжилт үзүүл Би яг болохоор яг ч энэ ингээд яг адилхан ингээд бүгдэнд нь сигнал өгчөд энэ анги л ганцаар их шиг байна. Аюулгүй. Тэнгүүд тэр хүмүүстэй л мэдээ уншдаг хүн гэж байна нөгөө уншдаггүй хүн ч гэж байна. Тэнгүүд ангийн дарга нь бол ингээд шууд мэдээтэй юм байна өдрийн үетэй гэл хуваарлт одоо бүгд төр өөрсдөө өөрөө тавьцсан. Тэнгүүд би багш нь ингээд завгүй шүүхэд л ингээд бүгд ингээд сигналаа шууд voice-аар хэлчихэл тэгэл чатаа харааг байхад бүх шигдэлцэн. Тэгэхээр би бас нэг хаяа нэг таамаглаллаа төвшүүлдэг. Тэгэл айгу сайжирчтэй гэж боддоо ш. Хаяа тэгэл тэгэлээс багш групп чат дээр багш би таны өмнө сигнал өгсөн шүү. нэг юм хүмүүс ингээл дэш явах уу гэл мөнгөө наад доош юм. Тэгээ хүлээж тэгээ даа багшийн үгийг ашиглаад Бэж цаг нь болоогүй. Наач л энэ үг байна. Цаг нь болоог байна. Тийм үгтэй. Багшийн эрдэм шавьдаг юм байсан. Багшийн өөр копи паст хийж байгаа шүү. Үгүй цаг нь нөгөө тэл чи орж ирэл. Багшаа энэ яах вэ гэж харъя. Цаг нь болоог байна. Зарим хизээ цаг нь болох юм. Цаг нь болохоор хэлсэн. Нэг хүмүүс ингээд ер нь их хүмүүс ингээд арилжаа ихэр ингээд айгу яаруу тий. Тэгэл хурдан ингээд баяжих гал ингээд ер нь жоохон юм яаруу тийм мэдрэмжүүд аяг төрүүлдэг хизээ яг хизээ ингээд тэр чинь аягүй тийм тодорхойгүй шүү дээ. Тэ хаан шиг ингээд яаж хөдлөж магадгүй шүү дээ. Бид нар тэр чинь зүгээр таамаглаж л байгаа болох шүү. Яг ингэн тийм гэсэн яг тийм яг юм оновчтой зүйл гаргаж ирээгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр ингээ хүмүүс ингээ амар яравчлал багш их чинь баг барьж идчихгээл тэгэл яг хизээ яг одоо яг хайчих гэдэг ингээд яг тийм хандлагууд айгүйх би харж ирсэн. Би ч гэсэн өөрөө тийм байсан. Одоо байсан. Одоо тийм надаас юм шиг Тэгэл байж таа. Одоо бас нэг хаяас нэг соргчтаас их юм сорж байна. айгүй нүүн Зөөлөн байх биш бас хаяа ширүүн байх өстэй чирэн байдаг. Яг тийм сорж байна. Гэхдээ манай ер нь л ярьсан тийм яар бол үнэхээр яар юунаас тийм төвчээр гэсэн юм байна. Монголчууд ч юм уу шүү. Бити ярилцаанд ороорой гэж хэлээд байх юм ч одоо даасааштай зэмсдэг. Зөв. болоогүй шүү гэж. Болоогүй шүү. Намаа сигнал өгсний дараа ороорой гэдэг. Өөртөө дөрөв системод дээрээ хийхгүй шууд рил рүү юугаач гэдэггүй рил рүү орсон юм. Yes. Тэр үний самплцтэй би ямар нэг нөтрөө шийдсэн. Ясхая харамссан тэгэл загна шүү дээ. За наа чи юм байд шүү. Нэгтэй шүү тэглээ шүү. Тэгээ чиглүүлэхгүй бол бас анаа заашгүй. Алдагдлын сэтгэл зүйдрээ ярив. За, таамагийн хувьд хамгийн том алдагдал нь одоо хийж болохоор бол хэдэн төгрөгөөр байсан. Дээр нь тухайн том алдагдлын дараа хэрхэн давж гарсан? Юу тусалсан зэрэгээс үүдгчтэйгээ олцож. За миний нэг том алдагдал чамны анхны алдагдал чинь 130 юм боллоо. Тэрнээс хойш ер нь л юу вэ гэхээр нэг тийм аим гонсоо төрчихөг. Юу гэхээр өмнө ингээд яг суралцаж явж байхдаа ингээл данс их болгож чижсэн том болохоор алдчихлээс тэгэл явж ижил өөртөө л тэгж ярьдаг шүү. За өөртөө $30,000 хичээл бодлоо. Тэгэл тийм сэтгэл зүйтэй. Тэгэл ер нь сэтгэл зүй нэг тийм хүчтэй арилжаа мэдгүй бас трейдүүдийг ямар нэг миний сэтгэл зүй бол ингээс тийм ямар ч савлгаагүй. Яг тийм арилжаа хийсэн үед бол нэг тийм доктортай л доошооч штэ яг л тийм нэг төвөө ирсэн л.
яагаад алдах болсон бэ тэр их одоо мөнгийг бас бага мөнгө биш те $130,000 гэдэг чинь бол 130,000 чинь ковид үед. Ковидын гэхдээ тэр 7 биш 14 оны буцаад олсон л доо. Юу гэхээр яг алдах болсон шалтгаан болохоор $15,000 байж байгаад яасан. Яг санаж. Яг $15,000 би яг болчоо за энийг ингээ байдандаа байд чачаа $130,000 болгоцсон. Тэгчээд за татаавал тийм дээ гэж бодож Монголда сохтуул байсан. Тэгэл онч магадгүй нэг жоох скалп хийх маркетээр шин сэл томлотой гисчээ. Тэгээд алдсаа тэгээд 10 эдтэй үлдсэн. Тэгээ буцаагаад 14 оны дараа буцаад бүлбэк юм гэлээ. Нэг тийм болж ирсэн. Зөв. Тэсэгийн хувьд хамгийн том алдагдал яаж давж гарсан бэ? Би ч нэг амар алдаагүй. Багш ээжүүд бол би одоо нэг $4,000 алдагдaltaй явж байгаа. Гэтэ тэрийг буцаага олцсон. Чиний хувьд зүгээр яг хүн хүний хувьд алдагдлын том жижиг одоо бүгд өөр юм цензуртэй те. Тэгмээ чиний хувьд яг нөлөө сэтгэл зүйн хамгийн хүндрэлтэй нөлөөсөн алдагдал яг бас юунаас болж үүссэн бэ? Одоо жишээ нь сэтгэл зүй докторгүй байж байгаа үүсвүү? Мэдээ гарсан байх уу? Эсвэл техник шинжилгээний алдаа гарсан байсан уу? Тэгэхгүй би нэг тийж амар нэг сэтгэл зүгээр унаггүй шүү дээ. Тэгээд би ч нэг өөрөө нэг алдагдлыг суралт гэж бод. Ер нь анхнаасаа л тийм нэг сэтгэл зүйтэй орж ирсэн болохоор алдчихилтэй тий яах гэдэг сургалтын төлбөрөөр хийчлээ дээ гэдэг ч юм уу. Би ер нь ингээд анхлан арилжаач тэр нь хавуулчихлаа. Чиний алдагдал гэдэг төлчөөр нь тий чиний зүгээр сургалтын төлбөр байдгийг шүүл гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тийм хүн ялцсан. Өөр дөөл тийм хичээл хөдөлж явж байна гэх. Тэнгүүтээ алдсныхаа дараа энэ чи ингэдгийм биш те тэр чи ингэдгийм биш те би энэ дэр ингээ алдчихлаа штэ энэ чи ингэдэг юм байна гэд айгүй том сурамжуулдаг байхгүй. Тэгээд тэрнийхэн дараа маш том боломж ирдэг юм гэдэг. Би угаасаа нэг амьдралдаа ч юм уу өөрийгөө алдсан явж байсан. 28 жил амьдрахтаа би ч одоо 30 өштэй тэгээд ер нь бол өөрийгөө алдсан амиа орлыг гэж аяг боддог. Тэрний сэтгэл зүй аягүй докторгүй аягүй тийм сэтгэл готролтой явж байсан. Тэгээд 4 жилийн өмнөөс өөрийгөө олоод ер нь бол маш том юм сэтгэлийн хат суугаад тэгээд ер нь энэ алжир орсон учраас миний хувьд бол нэг тийм алдаад амар хамсаал уйлж унжаад байгаа тагаан юм байхгүй. Би өөрөө энэ хүчрэх сэтгэл зүйтэй учраас надад бол зүгээр боломж энэ бол тэгвэл миний сургалт гэж өөрөөдөө тэр ярилцаж өөрөөгөө тийш ялган гэлдэг гэх юм уу. Дээрс нь багш байх юм бас нэг даваад л групп чатн дээр бид чинь алдгүйтэй хамт алдж байгаа үе байгаа тий. Алдах хоёр зөндөө. Гэтэ багш нь л бас шартаа гэлдэг үзэлсэн шин гэхээ манай ангийнхаа бид нэг яалтаа 30-ыг алдчихлаа би 40-ыг ч лөө. Тий нэлийн ингийг алдчихсан шүү дээ. Нэг бөө сигнал өгөөд яг тэр өдөрт маргааш нь нөлөө юу лээ 2500 таж үлдчихлээ. Яаш нэг болсон дээ. Тийм ямар ч зүйл анги мөнгө $30,000 алт нэг доор шууд алдчихсан. Тэгээд маргааш нэг зэрэг болцоо гэнэ. Энд даблаад болцоо гэж урж ирсэн. Тэгэл багштай угаасаа ингээд ингэхгүй юу. Багштай ингээд арилжааны талаар ингээд ярихаар багш яг угаасаа ингээд боломжийн өгөөсө бүтээсэн тий $1,000,000 тэдэн тэр бом гэж ярьдаг хүн баггүй. Тэгээд багшийн ингээд яргууд нь энэ хүн чи ингэж алдаад ингэж амар лаг явж байгаа би бол хажууд нь юу жишин биш те зүгээр л тэгээ хумхын тоос юм биш те гэж бодоод багшаа сая урмаа авдаг. Ер нь бол багштын дүүнийг $100,000 хийчихэл тэрийгээ нэг тэр бом болгоцсон л явж байгаа байхгүй юу? Нэг тэр бом те. Тэгэхээр ингээд бүх зүйл боломжтой гэдэг үгээс багшаас л суралцж байгаа. Хэрвээ ингээд өөрөө чаддаггүй ч юм уу би өөрөө ашиг хийж чаддаггүй тийм багштай байсан бол би хэзээ ч юм урамтайгаар ингэж арилжааг хийж чадахгүй байсан баг. Тэгэхээр бүх
зохицуул нэг багшаас аюу хамгаалалтай зөв багшаас сонгоно гэдэг чинь чухал юм байна гэдгийг бол аюу ухаарчаа. За сая бол алдаг хэллээ. Одоо болохоор хамгийн том win ашиг олсон. Тэрэн дээр яг юу төрөхөж болсон бэ гэдээ бүр ингээд наривчлаад хэлвэл тэрний тал дээр за зэсэг хэсгэлээ. Багш л түлхэж заасан шүү дээ. Тэгэл би ч одоо тэгэл $3,000 $4,000 гэл маш гой ингээл ашигуд хийжсэн. Тэгэл багш л тэр нэг хажуунаас яг зөвлөж шүү дээ. Тэгээд ашигын бас шок гэж үсэдэг юм бэлээ. Энэ мөнгөөр одоо юу хийх үү гэл тэ. Ямар бизнес хийх үү гэж ах шиг тэгснэ. За шууд 6 сая төгрөгөөр шууд компьютер авчиж гэж нэг тийм сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй тийм хөдөлთა орчтуудад юу хийх юм байна гэж нэг бодсон. Тэгэл дараа нь нэгснэ алдсныхаа дараа за хэрэггүй ч авч өгөөд гэж байна. Тэгэхээр багш бол хязгааргүй хідэн ч тэр бомаар яриад байгаа. Тэрийгэ нуугаад байдаг хгүй юу? Миний хамгийн том шийдвэр мэдчихээ гэдэг. Тийм. Хэлмэлгүй байна. 20 хэдэн тэр бом гэсэн ярьсан л явж идэг. Хүмүүсээ ганцаа дандаа харуулж ирсэн дээр өөрөөгөөсөө хэлэх дургу. Юм тань хэлчихээ. Хэлчихээ. Тань тансан хэдэдэг л. Цэпэр. Тий 21 тэр бом. Тэнгүүд тамгийн хувьд нэг удаагийн арилжаагаар болсон хамгийн том ашиг юу байсан? Тэр үед яагаад тийм их шиг олох болсон бэ гэж бодож байна. Одоо жишээ нь мэдээ гарч таарсан юм эсвэл трендээ болсон байсан юм уу? Чиний харах зүг байсан юм уу? Эсвэл бол сая сэтгэл санааны хувь тайван байсан юм. Хамгийн том ашиг бол ойртгийг сарын 9 сар 10 сар ширхтэй. Алтны өсөлтөндөр 28,000 хидэлтлээ. Сая 3 зээлийн юм. Татсан дээ. Тийм 3 тэр бом. Яг юунес босоо гэж бодож байна. Трендээ олсон юм гэж Тэгвэл трендээ л алт. Ер нь юу гэсэн юм мэдчихсэн. За зэн ардуул алтлан л тэг ануулан шидчихтэй зүг бай оруулаад хайцсан. Ер нь бол тийм арилжаа гэдэг амар зөриг аюу хэрэгтэй болдог. Яг өөртөө ихтэй яг ингээд анхныхаа одоо нэг яг ингэх гээд байна да гэдэг одоо тэр таамаглал дээр шууд гусах хэрэгтэй шиг л ер нь бол. Тэгвэл бол ингээл эргэлзээл эргэж уцаал тэснэ чичрээл ингээл те алдчих үдээ те шатчих үдээ яана гэдэг тийм бодолтойгоор арилжааны позишн юм тийм. Би бол багшаас нэг аюу том зүйлс өгсөн юм зэрэгтэй. Манай багш юм жоохон маанч шахах туртай яагаад гэвэл хитрхи 100-аа өөртөө ихтэй гэдэг учраас. Ер нь таньсан шатаасан ч юм уу. Шатаасан ч хамаахгүй угаасаа дахиад олно гэдэг. Ийм сэтгэл зүйтэй. Надад тэр нь бас ингэж суугддаг байхгүй юу? Нүдэн position нэгээд. Тийм. Зүгээр $700 нүдэн дээр зүгээр 1 секундээр шатааснаа. За. Зүгээр дээ. Тэгж үгүй. Ер нь тийм нэг үнэхээр тийм хүчтэй сэтгэл зүй бас ингэж хүн суугддаг юм гэж яг хараад байна шүү дээ. Таамагийн төрөм болохоор ярихтаа сэтгэл зүй болгоос докторччихсан гэж байна. Ингээд зэсэгээ бас ингээд одоо арилжаад 3 жил болж байгаа. Хүний хувьд сэтгэл зүгээ яаж хяндаг уу? Эн чинь чиний тэр хоёулагийн нөгөө өмнө нь ярьсан чиглэн супер жамп буюу интеллект тренинг те. Тэрхүү зүйлтэй нь яаж холбогддог юм бэ? Энэ зүйл арилжаанд яаж хэрэг болд юм бэ? Гоё асуулт тавилаа. Яг миний нэг үн цэнтэй зүйлийг ярих гэж байгаа учраас за ерөөдөө бол би нэг зүрх сэтгэлийн боловсрол те оюун ухааны тусгалжуулалт гэдэг явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо энэ 8 дадал гэж яриад байгаа те. Одоо тэр одоо сургуулийн дотор бол 8 дадал гэж байдаг. Энэ 8 дадал дотор болохоор дахиад хуурах одоо тэр аз жаргалтай тий одоо энэ би чадна гэдэг тэр одоо эндорфин, кортизол гэдэг дааврыг ялруулдаг
Тийм нэмсгэлийн тасгал гэж байдаг байхгүй. Байн инээдэг те. Инээгтүүдэд одоо хүний одоо тарих хуурдаж эхэлчихдэг. Аз жаргалын даавар гормон ялгарч идэг те. За тэгээд сөрөг бодлоо удирдах тасгал. Тэгээд би одоо чадахгүй дээ те. Би мөнгөгүй дээ. Би угаасаа ийм дээ гэдэг ийм бодлуудаа зүгээр арчиж хаях. Тийм тасгал гэдэг. Би чадна. Угаасаа боломжтой те. За 3 дугаар тасгал нь бол тэр хаан хатны харизм те. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх те. Сэтгэлийн харизм, биеийн харизм гэж юу юм те. Өөрийгөө хэрхэн зөв авч явах юм те. Энэ бүх зүйлсүүдийг өдөр тутамдаа амьдрал дээр хийдэг. За 4 дахь дадал нь болохоор усны дадал. Усаар одоо дотоод бие организм, гадаад бие организм шууд цэвэрлэдэг. Физик биеийг одоо цэвэрлэдэг, одоо шинжилдэг ганцхан зүйл ус шүү дээ. Тэгээд дэлхийн одоо 71 ус, хүний биеийн 75 ус, амьд бие организм тэг уснаас одоо ирч хүчнээр авдаг. Ус байхгүй бол энэ дэлхий байхгүй шүү дээ. Тэгэхээр ус гэдэг зүйл амьтан юм байна. Усандаа байнга шившиж хүүхэд хүртэл усанд бүрэлддэг тийм. Тэгэхээр усны энэ гайхамшиг жидийг амьдралдаа өдөр болгон хэрэгжүүлдэг. За тэгээд 5 дахь дадал нь бол сүрг сэтгэл хөдлөө удирдах, уураа удирдах гэсэн үг. Одоо ингээд ихэнх одоо эмэгтэйчүүд байлгаагүй одоо сэтгэл зүйн удирдах чадахгүй ойрлж өсгөж одоо ингэж хададтны хүмүүсээ гомдоодог тийм. Хэлий гэсэн үгээ би одоо нэг хэлмээргүй байгаа үгээ одоо амнаас гаргадаг ч юм уу тийм. Тиймэрхүү байдлаар одоо сэтгэл зүйн удирдах чаддаггүй хүмүүс маш их байгаа. Тэгэхээр энэ одоо 8 дадал дотор сэтгэл зүйн удирдах дадал орж ирж байна. За 6 дахь дадал юм бол одоо багшийн одоо цаа хэлдэг шиг тийм. Багш сая тийж ярьлаа шүү дээ. Би угаасаа л тийм уцаараа мөнгө болдог. Уцаа зүгээр хараа цаавч хахад мөнгө нь орж ирж байгаа юм аа шинэ гэд тэр нь бол тэр юу вэ гээл өөртөө аудит тренинг гэдэг зүйлээр өөрийнхөө тэр ирээдүйг голцсон баг. Талт хомжлоор энийг манай ойрны тасгал жуултан дээр аудит тренинг гэдэг тасгал зааж өгдөг байхгүй. Би бол тэгэл өөртөө өдөр болгон долларын тэр болгон болцсон байна гэдэл тэрийг одоо манифест маягаар дуудаад байдаг те. Тийм дадал байдаг. Би ирүүл болцсон байна. Би одоо дэлхийн хязгаар гарсан байна. Би байранд орсон байна гэд өдөр болгон тэр ингээд хийгээд хараггүйсээ тэр биелэхгүйгээ яах юм бэ дээ. Тийм дадал байдаг. За 7 дахь дадал гэх юм бол сөрөг мэдээлэх зүйл хамгаалах. Бидний эргэн тойронд маш олон сөрөг хүмүүс байгаа. Тэ? Паразит шиг. Тэгэл сөрөг юм байна. Ховч ивэрэл хүмүүулаад тэр тэгж яасан энэ ингэж тэгсэн ингээл хүлцсэн дээрээс шууд цовдоо яриад тэ. Тэг тийм мэдээлэл тэр сөрөг мэдээлч өөрөө нүүн хогон хоол гэж ярьдаг пункт утсан. Тэгэхээр тэр мэдээллийг хүн сонсох төдийд үнээр үнждэг. Буцаагаад тэр төгсдсөн энергээ бусдад өгдөг. Тэгэхээр энэ бүх зүйлээс бид нар ангид байх хэрэгтэй мэнэ гэдгийг одоо тэр дадлаар зааж өгдөг. За 8 дадал бол үнээр гайхамшигтай. Одоо би сая хийсэнчлэн хэмээн үгүй хавын хууль. За тэгээд дээрээс материалын зүйл оюунлаг зүйлийн ялгаас гаргаж өгдөг. Материалын зүйл бол шавдаг хөлтэй. Оюунлаг зүйл одоо бидний нэрхтэй сүнсэн бие, бидний бодол, бидний одоо амнаас гарч байгаа үг, харилцаа, хандлага эдгээр зүйлсэд нь хизээш шавдаг. Тэр бид нар одоо нэнийг өдөөс хараад гоё үг хэлж чаддаггүй. Цаахан хүн гэдэг чинь урмаар тэтгэлцдэг те. Тэгэхээр урмын сайхан үгийг бид нар маш хармалдаг. Хайртай өмнөдөө хайртай шүү гэж хэлдэг байхгүй те. Чи өнөөдөр ямар гоё харагдаж байна гэж хэлж чаддаггүй. Хүн ерөөсөө тийм л үгээр дутаж чадж байгаа. Урмаар дутдаг. Тэгэхээр бид нар материалыг баялаг мөнгө төгрөг хоол унд хэсэгтэйгээр сэтгэлийн сав дүргэл би бинтэ хийх хэрэгтэй. Тэгээд яг өмнөх тэр 7 дадлыг 8 дадлыг хүнд заагаад өгчих юм бол энэ нь өөрөө маш том тус юм байна. Энэ нь бүр 9 үеэрээ өрөвдөж амьдрах. Тэгээ уйлаа цомж байгаа хүмүүс тэгээ өөрөө сэтгэл зүйгөө захирч чадахгүй хүмүүст тэгээ өөрөө удирдах чадахгүй хүмүүст сөрөг мэдээлэлээс ангид байж чадахгүй байгаа хүмүүст энэ 8 дадлыг заагаад өгчүүл тэр хүн тус олох уу?
Болов өртөө. Тийм. Гэхдээ тэр хүний амьдралыг бүр оронгоор нүүж. Тэгэхээр энэ нь өөр нь үүлийн үр. Өөр хэсэгээс чинь явагдаад байгаа маа. Тэгээ энэ өөр нь нэг багш төвтэй биш сурагчтай хүмүүстэй ярьж нээж өөрийгөө илэрхийлж бүр манай одоо сурагчлын бүгд уйлдаг. Бүгд нээгддэг. Бүгд одоо гацаад ирсэн. Одоо тэр цанглаануудад хайлтдаг. Би яг юунд халтаад ирсэн. Тэг би яг юунд болохгүй байгаад ирсэн гэдэг бүх зүйлээ ойлгодог. Тэр энэ бүх зүйлийн үндэслэлтэйгээр бид нэр амьдралаа бүтээх боломжтой юм байна. Тэ. Одоо би чадахгүйтэй гэж бодчихороо үсэлж чадахгүй. Үг үйлдэл болдог. Үг биш бодол үг болдог, үг нь үйлдэл болдог. Үйлсэл нь дадал болдог, тадлан зуршилаад зуршлын хэм маяг болдог, хэм маягийн зан заншлдаг. Зан заншил нь яах вэ гэхээр бидний өөр хөвгдөд өвлөгддөг. Тэгэхээр бид амнаас гарч байгаа үгээ боломжтой гарч тийм. Тийм. Тэгэхээр энэ нь өөрөө арилжаатай яагаад холбогдож байгаа юм гэхээр тэр чинь ерөөсөө би чадна, би бүтэн, би сурна гэдэг тэр ихтгэл үнэмшлийг хийгээд өгч байгаа. Одоо нэг барилгаар ярих юм бол одоо нэг фундамент тавьж өгч байгаа. Фундамент цутгаад өгч байгаа байхгүй. Тэгээ сүндэрлэхэд бэлэн болж байгаа. Зөв. Бас нэг сонирхолтой асуулт байна. Эмэгтэй арилжаачны хувьд одоо бусдаа ингэж сонирхуулахад эмэгтэй хүн арилжаа хийхэд давуу талтай байдгүй, эсвэл сул талтай байдгүй, эсвэл эмэгтэй хүний байглаас өгөх зөвгөл арилжаан дээр илүү давуу талыг олгодгүй гэдэг талаас. Одоо сонирхол өөрийн туршлагаасаа. Ер нь эмэгтэйчүүд бид тэгж боддог. Ирчүүдээс илүү төвчөртэй гэж боддог. Яагаад гэвэл шүү дээ эмэгтэй хүн бүхэл бүтэн тий уураг тэрхийг одоо хөвлөлтөд үйлдвэрлэж штэ. Тэг хүнийг бүтээж штэ. Тэгэхэд тэгээ бүр ингээд өөрөөсөө хүн хадгалж штэ. Тэр бүх одоо бүх яс салал тэр одоо тэсвэр төвчний өвдөлт. Тэгээ тэр одоо сэтгэлийн одоо тэр хэмжээшгүй тэр одоо аз жаргал бүх одоо тэр ошлогоос авч болох бүх тэр гоё мэдрэмжүүдийг авдаг учраас эмэгтэй хүн эрэгтэй хүнээс бараг 2-3 дахин одоо сэтгэлийн төвчөртэй хатдаг гэж би тэгж боддог. Одоо уусаа нийгэм дэлхийд даяар уусаа бүгд харагдаж штеп. Эмэгтэйчүүд нь л гэлцаад байна. Эрчүүд нь тэгэл гундаал архинд ороод гүзээтэй ингээл үнхээгүй амьдралдаа аваад төвчж чаддаггүй юм л хариуцлагаас цутаасан тийм эрчүүд маш их штеп. Тэгэл эмэгтэйчүүд өрх толгойлсон эмэгтэйчүүд маш их гарч ирж байна. Бараг ингээд амьдрал болж тоглож байхад баг ганцаар амьдралаа аваад өгч чадaltaй хэмжээний тийм хүчрхэг сэтгэл зүйтэй эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгэхээр энэ боломж өөрөө эмэгтэй хүн болвол арилжаа хийхэд бол хамгийн хэмжтэй гэж би хардаг. Энэ тийм хэмжээ байна. Яг тийм надад энэ ихтэй сорч юу байна. Яагаад гэдэг би судлаад байгаа л да. Ирчүүд хитрхи ээг утаа. Эсвэл үнхээр эсвэл амар туулаа зүрхтэй. Эсвэл бол ингэж боддог. Би нэг хас ингэж сонсчихсан. Чамаар амьдралаа заалгуулах юм чи гэж юу ах те гэдэг үгийг би сонсчихсан. Тэгээд өөрөө амьдралаа залж яваад сайхан амьдарч байгаа нь ханаа гэдэг байхгүй. Тэр суралцах дурггүй, хөгжих дурггүй, тийм хүнээс юм сонсох дурггүй. Тэр хитрхийн өндөр ээг отоо. Тэр одоо хаан хаттгийн үдэнтэй холбоотой л гэдэг. Анзаараад тахны эмэгтэй сурч тийм яг шатзун цаанаш чиг шартай нэгэл тийм газраас шатсан чинь сэтгэл зүйн заасан шал. Тэгэл дахин цэмгэлд орж ирэл маргааш нь өгшөө яг хүлээгэр яг хүлээгэл арай нэг тийм тууштай. Сэтгэл зүйн тэр арай тууштай. За ер нь бол манай подкаст өндөрлөх шатанд орж байна. Сүүлийн одоо зөвлөгөө хэсэг рүү орлоо. Тэгэхээр таамагийн хувьас эхлээд асуучих. Арилжаа эхэлж байгаа хүмүүст энэ зүйлсийг л хийгээрэй, арилжаанд сонирхож орж ирэх юм гээд 3 зүйл зөвлөж хэлвэс. За эхнийхэн зөв юу вэ? За мэдээлэл маш сайн. За энэ зүйлийг юу вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй нэгт. За хоёрт
арилжаад ороод яг ингэ шийдсэн бол демо дансан дээр заавал туршил. Заавал бүр ингэ практик боломжтой ингэ ер нь бас заавал демо дансан дээр туршлага бодлуулсан шүү дээ. Орд гэвэл ер нь бас маш төвчээртэй дээрээс нь өөртөө итгэлтэй л. Тэгээд босд нь л тэгээд босч шүү. За жишээгээ өгд. За нэг та битээ шантраарал гэж нэрээ. Тэ. Ихлүүсэн бол заавал төсвөлийн үзээрээ. Тэгээд ер нь бол хэцүү цаг хугацааг туулцсан чи өөрөө амар холдог. Тэгээд хоёрдугаар болохоор ашиг хичгтэй яараад гэж манай Таны демо данс шиг байх нь шүү дээ. энэ бол демо дээр эхний одоо нэг жил туршлага хийгээд тэгэхээр дараа барьсан олчих шүү дээ. Тэгж зүгээр за 3 дугаар гэх юм бол зөв багшаа сонгоод гэж хэлчихээн. За хайхам шүү дээ. За тэгэхээр үзэгчид маань бас маш сонирхолтой дугаар үзэж суугаах те. Тэгэхээр нэмэлтээр би бас хэлэхэд демо данс гэхээр заавал өгөөжгүй байх албагүй те. Exam дээр дансаны журоод демо дансан дээр харилцаад бас шагналаа авах боломжтой. Ямар нэгэн хөтөлбөр тийм ээ. За тэгээд энэ дугаарт урилгаар ирсэн хоёр зочиндоо баярлалаа. Маш гоё дугаар болсон байх гэж найдаж байна. За тэгээд хоёр зочныхоо семинараар удахгүй уулзъя те. Тэгээд 3 сард чи бүхэн хуралцсан ирээрээ аль чадхаараа гоё мэдээлэл бүгд орнол. За энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Бүх үзэгчдэд дараагийн дугаараараа аягүй уулзъя. Баярлалаа. Баяртай. Баярлалаа.